дүрс мөрстэйжгүй байна. Гоё нөө. За бүгдээр нь сайхан оройн минь төргийн ям гариг болгон хүрдэг Фабрилик миний амьдрал тэмэх хахамжигтай одоо ярилцлагын цаг маань эхэлж байна. За энэ ярилцлагын цагт маань өнөөдрийн зочноор Дорноговын Шандад Фабриликийн бизнесийг хөгжүүлж байгаа суралц замыг тууштай сонгосон ухаалаг, оюунлаг захирал маань оролцож байна. Тэгээд үлдэд жаргалын мөнх зүйл захиралтайгаа өнөөдөр хэдүүлээ танилцсан мөнх жаргал захирлынхаа ертөнцөөс мөнх зүйл захирлынхаа ертөнцтэй танилцаад тийм ээ яг ямар учраас хэрхэн яаж Фабриликийн бизнестэй учирснаас хойш түүний амьдралд ямар гой зүйлүүд тохиолдсон талаар хэдүүлээ гоё ярилцах болно. За тэгээд мөнх зүйл сайн уу? За Дорноговь цаг агаар ямар байна? Улаанбаатар хотод цас орсон өнөөдөр. За бүгдэнд нь оройн минь төргий. За тэгээ өглөө Дорноговьтай ирсэн. Улаанбаатарт одоо эдонгийн сургалтаар явж байгаад ирсэн. Тэгээ өглөө богоно суухад маш гоё бороотой өглөө өгцөө. Тий бүрхэг. За тэгээд нөгөө жоохон хөтөн тийм өдөр байлаа. За тэгээд зочдоос асуудаг уламжлалт одоо миний асуулт байдаг. Яаж хэрхэн яаж одоо Фабрилик компанитай одоо учирсан бэ? Тэр талаараа одоо хуваалцаач гээд яаж яваад Фабрилик компанитай учирсан дээр талаараа ярилцгаая. За баярлалаа. Юуны өмнө бас нэвтрүүлэгтээ одоо тий урьж оролцсон долгор сүрэн захиралтаа маш их баярлалаа. Тэгээд анх бол одоо яг Фабрилик гэдэг үгийг бол 2018 онд 18 оны 6 сард сонсч байсан. Яг тэгвэл хойд би ингээд яг нөгөө төрөх гээд маш том гэдтэй. Тэгээд одоо ер нь бол төрөх бэлтгэлээ хангаад ингээд байж ах хугацаанд маань нэг танил эгч маань яг Фабриликийн каталогийг надад авчирж өгч ийсэн. Тэгээд тухайн үед бол тэр эгч маань болохоор Ганзетофийн одоо тий сургалт мургалтанд ингээд суудсан, мэдээлэл авцсан. Тэгээ хөөрхий бас ингээл нөгөө надад тэр танилцуулж лээсэн юм шиг байгаа юм л да. Тэгээ тухайн үед нөгөөтгөө за тэгээ нөгөө ихэнх хүмүүсийн одоо тий амнаас гардаг сүлжээ гэдэг ойлголттой нөхөр явлаа штэ тэр үед чинь. Тэгээд нөгөөтгөө тийм каталога эргүүлж очиж хоо яасан гой бүтээгдэхүүнтэй тэгтээ үнэтэй ингээл ер нь л тий ихэнх хүмүүс хилдэг тэр үгийг яг миний хувьд бол бас хилээ сууж исэн. Тэгээд тухайн үед бол тэгж юм уу одоо шууд хэрэглэгч болоод ингээл ягаагүй яг нэрийг бол тэгж бол сонсч байсан. За тэгээд та бүхэн маань мэднэ Фабрилик компани үнэт ахлах захирал нэмдэрж шүрэн цэцэг захирлаасаа ер нь бол мэдээллийг анх авч ирсэн. Надад одоо тэр нөгөө хэрэглэгчийн ашгийг одоо ярьж өгдөг байсан юм шиг гоо орж очихоор битэр ингээд чи ойрхон битэр чинь бас хамаатнуу тэгээд орж очихоор хэрэглэгчийн ашгийг надад ярьж өгөхөд нь би нөгөөх нь ойлгохгүй. Чи ингээд захиалга хийгээд өөрөө хандрал идлээд бэлэг мэлэг аав штэ маав штэ гэхээр миний толгой нөгөөх нь хүлээж авахгүй хамгийн гол нь юм гэдэг чи их сони юм билээс нэ. Аливаа юм цаг хугацаатай гэдэг би бас маш их итгэдэг. Тэгээд тухайн үед бол үнэхээр нэр Фабриликийн боломжийг тэр одоо тэр хэрэглэгчийн ашигч гэдэг юм уу те энэ Фабрилик гоё гэдэг тэр зүйлийг бол ёстой хүлээж авдаггүй тийм цаг хугацаа байсан. Тэгээд төрсөн тэр хугацаанд чинь би чинь төрөөд хүүхэд том болоод за нэг 6 7 сартай үед нь за энэ чи юу лээ гэл тэр хооронд чи би нөгөө шүрэн цэцэг захирлаасаа хэрэглээгээ аваад явж байгаа байхгүй юу. Тэр би манай хүүхдүүдээр ч одоо баг сартаагаас эхлээл нөгөө Фабриликийн бокийг хэрэглэж эхэлсэн анх ер нь бол тэгээд нөгөө бүтээгдэхүүнд нь ер нь бол дууралцсан. Тэгээд бид нар ч нөгөө ихэнх хүмүүс ээжүүд ер нь хүүхдийнхаа имийг бэлтгэхдээ нэг туйлаатай савмаа гэж бэлддэг шүү дээ тий. Тэгэхээр чи нөгөө туйлаатай таван маань хүүхдийн хувцас шарлуулаад нэг л өнгө оруулахгүй тийм муухан өнгөтэй болгочихж байгаа байхгүй. Тэгээд Фабриликийн бокийг авч ирсэн. Тэгээд битэр тэрнээс хойш байнга хэрэгэлдэг. За тэгээд нөгөө төрсэн хүн чинь яг холоод илүү дутуу газруудаар яваад байхгүй тий. Гарахаар одоо ингээд нүүр амаанч будахгүй маш олон сар болцсон. За айхтарч бас нөгөө гоо сайханддаг хүн биш байсныг ч хэлэхөө. Тэгэл нэг өдөр ингээл нөгөө
Хүүхэд томроод ирсэн, жоохон нийгмийн харилцаанд орох гээд ингээл гадуур дотор сургууль семинар ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмд ингээл очиж суух гэхээр нөгөө надад ч одоо нэг ширхэгч будаг байхгүй, нүүрний будаг байхгүй. Тэгэл шүрэн цэцэг захирлаасаа ингээл юу одоо те нүүрний комик гэх гэдэг комор наавн тэгэл өнөртөө осмос гэл өөртөө ингээл нэлээд хэдэн төгрөгийн бас баг 200,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бас хийж ийсэн. Тэгэл хүүхэд томроод ирсэн манай захирал маань ч бас ингээл захирал махирал цалтай болоод битэр адилхан л ерөн ясамин дээр хүүхдээ гараад гэртээ сууж байгаа ээжүүд байхгүй юу. Гэтэл одоо тэр ихтийн маань хувьд тий гэртээ сууж байгаа нас чиг гэртээ сууж байгаа мөртлөнгөө ингээл орлоготой цалинтай миний цалин тэд бас ингээл орж ичхаар цалингаа харуул. Тэгээд би ч нэг өдөр бодсон баа зү нөгөө ямар ч орлого байхгүй за төрөөс олгож байгаа нэг 50,000 төгрөгийн цалинтай тийм нөхөрч бас ингээл юу хажууд нь адилхан хүн сая май төгрөгийн цалин аваад ах чинь хүн яаж тэрийг бас сонирхгүй байхаа тий. Тэгээ ер нь анх альпинистийн мэдээллийг бол уран бэлэг захирлаасаа авч ирсэн. Яаж тэр захирал нь болдгийг, бизнесээр нь хий. Ер нь бол анхны мэдээллийг авахдаа яаж бизнесээр нь хийдий, бизнес нь яаж эхлүүлдэг гэдэг яг тэр талаас нь ер нь бол авч ирсэн. Ингэж л ерөнхийдөө Paperlike компанитайгаа одоо нэгдсэндээ миний хувьд бол тэр хугацаанд чинь бас нэг юунд нэг 19 оны 6 сард нэг юу болсон юм аа. Зуны баяр гээд White Party гээд зуны каталагны баяр болж ирсэн блээ. Тэрэнд нь бас нэг бас очиж үзчихсэн. Анхны одоо Paperlike-ийн том арга хэмжээ тэр очиж үзчихсэн. Одоо нөгөө Paperlike-ийн хамгийн анхны тайз ер нь яг хаана байсан бэ? Тайзан дээр гарах мэдрэмж ямар байдаг вэ? Тэ? Одоо өмнө ямар ажил хийдэг байсан? Магадгүй тэр ажлаа хийжсэн бол байнга тайзан дээр гараад байх байсан уу? Тэр талаараа бас ярилцъя. За өмнө нь бол ми чин төрийн албанд ажилладаг гэсэн. За манай мэргэжилч их онцлог, их одоо явдал судал хийдэг, бараг л хөдөөгөр явдаг ажил гэх юм одоо тий. Газрын чиглэлээр ажилладаг. За тэгээд төрийн албанд байхад бол барагтай л ер нь тайзан дээр мэдэхгүй наад төсөөлөгөө. Би ер нь хайхад тайзан дээрч гардгүй байсан. Гэхдээ яг юм уу гэл нөгөө сумдуудын дунд томоохон тэмцээн уралдаан ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд дээр ганцтай гарч илсэн баг. Paperlike-ийн анхны тайз Кананы мэн тайзс юм болоо. Тэгээд ер нь анх орсноос хойш л нөгөө сургалтуудыг тасалж үзээгүй. Тэгээд Канан дээр очивол нөгөө өөрийгөө илэрхийлэх танилцуулахаас эхлээл тайзны юм болсон байх гэж боддог. Тэгээд энэ зурган дээр шинжлэлийн зураг тавьсан байна. Энэ болохоор өнгөрсөн жил яг нөгөө өөрөө би дагаад ингээд нөгөө шинэ жилээ хөтлөөд тийм сайн сануулаа багийнхныхаа шинэ жилийг бас ингээд зохион байгуулж исэн. Тэр ер нь сургалтаас л миний тайз эхэлсэн байх гэж бодчихэ. Вау. Амжилтын баярууд дээр очиж бас нөгөө өөрийнхөө сэтгэлийг маш их Улаанбаатартаа очиж хуваалцдаг байсан. Тэгээ яг нөгөө миний одоо яг орж исэн жил чинь нөгөө коронавиго 2 жил болсон. Тэгээд нөгөө амжилтын баяр маршин бас ихэнх нь л ер нь юугаар онлайнаар болдог байлаа шүү дээ. Компанид маань бас томоохон юунууд ховор ингээд болдог гэсэн тийм. Анхны тайз Кананы л тайз да. Одоо нөгөө хүмүүс би бас мөнгөцөл захирлын аюугаар нь бас мэдэж авсан бай гэхээр Paperlike компанид орсноос хойш миний лав таны сургалтанд суусан нэг тохиолдол бол номын одоо тийм булан гэх юм уу ном уншлагын гэх юм уу юу гэдэг группээс нэг одоо би мартсан байна. Ямар ч байсан нэг буян дэлгээр бид нар саяхан очсон тий Пүрэв сүрэнгийн буян дэлгээр зохиолч маань номын нээлт болоод бид нар чи албан ёсны тэр номнуудыг бас хүмүүст хүргэх тийм албан ёсны сургагч багш нараар төгсөжсэн. Тэгэхээр нөгөө тэр номнуудыг уншдаг тийм группийн админ байсан санагдаж байна. Би бас жоохон байх та хөгшин байх та гэдэг жоохон байх та хамгийн анх мөнгөцөл захирлыг ерөөсөө тэр ном уншлагын группээр нь таньж байна. Маш их хүмүүсийг оюунд нь маш хөрөнгө оруулалт хийж одоо
номыг одоо яаж унших ёстой, яаж одоо тэмдэглэл хөтлөх ёстой, яаж одоо хилцүүлэг хийдэг юм бэ те. Тэгээ цаашлаад бүр номыг стейшн болгоод лекц болгоод бэлддэг тэр одоо нэг арга техникийг хамгийн анх мөхцлөөсөө би бас суралцж байсан. Тэгэхээр мөхцлийн хувьд одоо ном гэж одоо яг юу юм Faberlic компанид орсноос хойш хэдэн ном уншуу те. Магадгүй тоолоогүй ч гэж юм уу, тоосон ч гэж магадгүй. Тэгээд хамгийн их сэтгэлд хүрсэн ном нь яг ямар ном байв те. Сүүлийн үед залуучуудад бас те энэ номыг уншаад үздэхэд бас гимгүү шүү гэдэг бас тийм ном байвал номын хүн орж ирсэн болохоор хамгийн түрүүнд гоё асуумаар санагдаж байна. За баярлалаа. Тэгээ ер нь бол одоо шимтэж унших гэдэг юм да тэр цаг хугацаа маань бас л яг төрсний дараах үе байсан. Яа тэгвэл ингээл нөгөө эмэгтэйчүүдийн төрсний дараах сэтгэл зүйд нэг өөрчлөлт ордон шүү дээ тий. Ингээл нэг ганцаардаад ч байгаа юм шиг мэдрэмж аваад нэг хайхтар завтайж болсон юм шиг нэг хүүхэд 6-7 талаар яг тухайн үед нөгөө би чи өглөөний гайхамшиг гэдэг групптэй анх нэгдэж ийсэн. Вау. Тэр чинь одоо 19 оны ихэр штэ. Ер нь бол 17 онд би яг 17 онд ерөнхийдөө өглөөний гайхамшиг групп маань анх ер нь Монголд групп байгуулаад ингээл ном нь маш их дэлгэрч ирсэн. Тэгээд группийн дагчаад ястаа яасан гоё юм бэ? Энэ хүмүүс ингээм өглөөний өмнө болох эсэ ингээл маш их тэгээ бодоо явж ирсэн. Тэгээд яг 19 оны 1 сараас ерөнхийдөө бол яг номын худалдаж аваад тий нөгөө нэг 6 аргачлал чинь би хэрэгжүүлээл ингээл тэгэж эхэлж ирсэн. Яг тэр цаг хугацаанаас ерөнхийдөө ер нь бол ном унших, шимтэж унших гэдэг юм те. Тэр юм маань эхэлсэн байдаг. За тэгээд ер нь бол тасралтгүй л өөрийгөө хувь хүний хөгжил, за тэгээд хүүхдийн боловсролч гэдэг юм уу те. Тиймэрхүү номнууд голдуу уншдаг байсан. Тэгээд жилдээ бол яг хуу дороо аж нэг 10-аад ном бол уншичдаг. Тэгээд энэ яг тэр хугацаанд одоо хичнээн ном уншныг сайн мэдгүй байна. Гэхдээ бол би нөгөө өмнөхөө бодвол маш их одоо номонд одоо хөрөнгө оруулалт хийж чаддаг болсон. Би анх тэр бүр нөгөө өөртөө бүр 20,000 төгрөг ном худалдаж авч ирсэн шүү дээ. Тэр өглөөний гайхамшиг баг бүх уурлын тэгээд тэр нөгөө бүсгүй минь уушлахгүй хаан бол гээл тэр нэлээд олон маш олон номыг ингээд өөртөө авч ирсэн. Хамгийн одоо их мөнгөөр гэх юм уу та тий. Тэр чинь хүүхдээ хараад сууж байгаа ээжд бол маш их мөнгө штэ тий. Тухайн үед нөгөө юу нөөтийн мөнгөөрөө тэгж их авч ирсэн. Маш гоё хөрөнгө оруулалтаас маш гоё мэдлэгээ аваад тэгээ тэр мэдлэгээ бас бусдад хуваалцдаг юм гоё өгөөмөр захирал маань байгаа. Тэгээд анх нөгөө 20 оны бас л нөгөө коронавигийн цаг үед штэ тий яг ингээ хөл бараа тогтооцсон. Тийм үед нөгөө ганцай топ маань бас энийг санаачилсан штэ группийн номын группийг маань. Тэгээ нас надад итгэл хүлээлгээж админаар нь ажиллаж ирсэн ганцай товтой маш их талархлаа. Тэгээд энд ингээд ажилласнараа миний хувьд одоо маш олон хүмүүс нөгөө танигдсан юм шиг байгаа. Их захиралтай бас нөгөө миний намайг ингээд нөгөө Faberlic гэдэг утгаараа биш те тэр нэг номын групптэй холбож их таньдаг болсон байд юм байлээ. Тэгээд маш гоё бас тэр боломжийг ингээд надад олгосон ганцай товтой маш их баярлалаа. Тэгээд тэр тухайн групп маань бол яг нөгөө зохиолч буян дэлгэрийн эрхэлсэн тийм эрхлэн гаргаж байгаа бүх номуудаар ингээд хилцүүлэг явагдаад тэр чинь бас их амар ажил байгаагүй шүү дээ. Ингээд нөгөө танихгүй хүмүүсийг ингээд нөгөө номын хилцүүлэгтээ орно гэхээр одоо намайг танихгүй бас би нөгөө хүнээ сайн таних болохоор нөгөө зөвшөөрөх болов яах бол ийх бол гэдэг тийм зүйлүүд бас зөндөө бодогддог байсан. Гэхдээ бас маш олон намын ард хамтдаа уншиж гарцгаасан байдгаа. За тэгээд ер нь бол ингээд бидний бизнес гэх юм уу те хүн болгон унших ном ёстой ном гэх юм бол яалтчгүй харилцааны тал дээр бол нар хүнээс манддаг гэдэг номыг бол хүн болгон уншаасаа гэж хүсэж байна. За дээрээс нь нөгөө одоо өчигдөрхөн нээлттэй хийсэн Хүзрээ хатан номыг бас та одоо тэр маань илүү нөгөө гэр бүл төлөвлөлт талдаа ном байдаг. Тэгээд тэр номыг бас хүмүүс маань уншаасаа гэж бас тийм.
Тэгэл амжилттай амин соромж. За тэгэл нөгөө мэрэгжлийн одоо ном гэдэг чинь одоо MLM гэдэг чинь одоо жишээ салбар тий. MLM-ийн талаарх ном гэдэг маш цөөхөн байдаг. Тэрийг олж авна гэдэг бол бас их хэцүү шүү дээ тий. Уур чадвар. Тэгээд нөгөө яг хоо одоо надад бол ингээд мэрэгжлийн гэх юм бол нэг 2 ном байна шүү дээ тий. Лилицгийн баялаг хөтлөх эрхэм нандин ухаан. За про болох нь гэдэг. За пайлаараа бид нар нөгөө юуг MLM-ийн эрг шураг гэдэг номыг уншижсэн тий. За эдгээр номыг та нар маань энэ ядуугийн номыг бас уншчиход бол илүүдэхгүй. 21 номыг уншихад бас илүүдэхгүй. Ингээ бодохоор бас мэрэгжлийнхаа номнуудыг мистер уншсан байна. Олж аваад тэр чинь өмнө нь бол нэрийг сонсдог байлаа шүү дээ тий. Нэрийг сонсдог л байлаа. Тэгээд бас тэр номнуудыг бас одоо олдох боломжоор хангадаг захирлуудаа маш их баярлалаа гэж хэлье. За энэ гоё зургнууд одоо гарч ирнэ. Тэгэхээр одоо Public компанид орсноос хойш бол 2018 оноос хойш учирсан гэж штэ. Тэгэхээр одоо бол баг ингээд 4 жилийн баг болох гэж байгаа бах тий. ID дугаараа хизээ яг авсан бэ? ID дугаараа би чинь 19 онд авсан. 19 оны 2 сард үү 3 сард очлоо. 19 оны хэрл ямар ч авчихсан. За энэ дээр байгаа зураг тэмээтэй нэг бүсгүй сууж штэ. Энд одоо яг хэдэн онд байсан, яг юу хийж яваад ингээд энэ тэмээний дунд тэмээний хажууд одоо фон хийгээ сууж байгаа юм. Эзэн саяхны зураг хавар нөгөө юу юу гой балтай ээж харахны аялалд явж байхдаа зам. Тийм үү. Би орон хот болохоор тэмээгээ гайхуулаад гээд би бодсон штэ. Гой бид нар аялын группийн маань болохоор тэмээтэй зураг авах байхаасаа гэж бодод. Би бол нэг айхтар тэгж нөгөө тэмээ мэмэд байнга нөгөө багасаа өссөн болохоор тэмээ мэмэ харахаар бол нэг гайхширхгүй шүү дээ. Тэгтээ бас маш гоё. Тий, дурсгалтай энэ зураг бас авагдсан байдий. Яг манай машины хидтэй энэ тэмээ таарсан гэдэг байхгүй. Нөгөө машиныханд тэмээ таараагүй. Манай эдийнх ямар ч байсан аяллаа эхлэхээс төгсгөл хүртэл тэмээтэй зураг авах болохыг гээд авахгүй чадаагүй ирсэн байдий. Ямар гоё. Тэгээд маш гоё тэмээ бол бас төвчээртэй гоё амтэн штэ. Тэгэхээр бас тэмээтэй энэ зургийг бас хараад говийн бүсгүй, аялагч бүсгүй гэдгийг би бүр хараад энэ зургийг бас хаана авсан юм бол да. Би ер нь бас нэлээд олон зургуудыг мэдэх байх гэж бодсон. Зарим зургуудыг ерөөсөө бас мэдэхгүй байлээ. За энэ дэр гоё зураг байна. Бас энэ их зургтай зураг байна. Яаж юу хийгээд явж байгаад ингээ бэтээр татуулуу. Зурагт их гоё юм билээ шүү дээ. Дараа нь харахаар нэрээ тэгсэн ингэсэн гэдээ хамгийн маа санддаг юм билээ шүү. Тий. Одоо паварлагтайгаа учирсанаас хойш маш олон үүд халга надад нэгцэн гэж боддtiin. Тэгээд өөрийгөө бас нөгөө шин юмд их сорих дуртай. Тэгээд энэ бас нөгөө маш сэтгэл төрүүлэм анхны одоо мянган боломж гээл одоо тий ганцаа тавбараа удирдуулсан одоо ийм захирлуудын баг одоо аймаг болгоноор ингээд тойрч сургалтыг хийж явж ирсэн тий танилцуулаа боломжийг танилцуулаад ингээ явж ирсэн. Тэгээд тухайн үед одоо өнгөрсөн ондчтай 11 сард 12 сард ч илүү манай аймагт болсон. Тэгээд тухайн арга хэмжээний одоо хөтлөгчөөр нь ажилласан байдیں۔ Өмнө нь ингээд бэлтгэл ажил явагдаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар чинь ихтэй л нөгөө уран яруу ярдгаар нөгөө уран бэлэг захирлаараа л хөтлөвчдөг. За тэгээд тухайн үедээ ч бол уран бэлэг захирлыг л хөтлөнгээ бодцсон тэгж явж байгаад өөрөө хөтлөхөөр болоод тэгээд хөтлсөн байдیں۔ Тэгээд ер нь бас хүмүүсээс одоо нэг гой чамааг ингээ ярихаар нэг нэвтрүүлэгч юм шиг ингээ дуу хоолойтой ч гэдэг юм уу тиймэрхүү үгийг бас сонсч ирсэн. Тэгээд энэ би яг юуг арга хэмжээг хөтөлчөөд яг дуусаал ингээл нөгөө тайзны ард нэг толь байсан. Тэгээд толь нь өстэй өөртөө ярьж илээ. Чи чадчихлаа шүү дээ. Тэн дээр ч хөтлөх хугацаанд бол маш олон юм болж байгаа шүү дээ. Сайн сандрна үг хэд маань жоохон тэгээ буруу зөрүү ярих гэх мэтчлэн. Одоо миний хувьд л одоо тайзан дээр маш одоо олон хүмүүсийн өмнө гарсан мөч маань гэх юм уу тий. Ийм дурсамжтай одоо дурсамж болоод үлдчихэж байна энэ зураг маань. Саяхан л ийм мэдрэмжийг аваад явж илсэн шүү.
Тийм тэгэхээр одоо ингээд нөгөө MLM-ийн бизнес хийхээр нөгөө шинэ сорилтууд маш их ирдэм юм шиг санагддаг харин тийм. тий. Нөгөө өмнө хийж үзээгүй ер нь бол өөрийгөө яг эвдэж те чадахгүй Ааха. босгоор ингээд гараад дараа нэг ялагчийн мэдрэмжийг авах тэр боломж бас энэ салбарт байдаг юм шиг надад санагддаг. Яг энэ тайзны ард би бол яг мөнгө зуулыг хөтлөөд байж байгааг сонсч байсан. Тэгээ мөнгө зүүл хөтлөж байгааг бол би мдээгүй. Яг би нөгөө апартур дээр энэ хаа нөгөө ая тавьдаг дээр дантаа гэдэг ая чинь л гоё тавих би бодоод сандрал адаас тийм ая тавьж байгаа байхгүй юу гэл ингээл хүмүүсийг сандруулал ээжсэн болохоор яг нөгөө мөнгөцөлийн дуу хоолойг дараа нь ингээд сонсчод үгүй энэ одоо ийм хөдлөд байгаа юм бэ гэсэн чинь мөнгөцөл тавьжсэн. Тэгээд бүр маш их гоё санагдчихсэн. Сүүлдээ бүр за ер нь мэрэгжлийн юм байна. Тэгээд арга хэмжээнүүдийг ер нь мөцлөөр хөтлүүлж яа гэдэг нэлээд олон хүмүүс бас тэгж дүгнэлтэн төрсөн юм гайхалтай. Өөрийгөө бас шинээр нээсэн өдөр байсан. Тэгээд тэр өдөрт бас талархъя. Мянган боломж арга хэмжээ бол нийтдээ 12 аймгаар 20,000 км бид нар аялсан байдаг. Тэгэхээр үнэхээр бас аялал хийсэн байлээ. За энэ уур хагаан төв дээр юу хийж байгаа юм бэ? Дорн говийн бүсгөө. Энэ одоо аяллыг туршдал авахгүйсэн зураг. Зөв. Яг нөгөө говь алтай явж байхад бид нөгөө уур хангаагаар дайраад за энэ дээр нөгөө баяр цэцэг топ Чамаа топ 2 маань бас боломжтой танилцуулга явж ирсэн. Тэр хоёртойгоо бас давхар уулзаад бидэд яг сүүл нь өвөр хангаад яг нөгөө юу очиж байгаагүй юм байна. Боломжтой танилцуулах өгөөр ердөөс очиж байгаагүй байна. Зандаа л нөгөө аялах юм уу за өөр аймаг руу явахад ингээ зайлшгүй дайрдаг аймаг юм лээ шүү дээ. Дайраад өнгөрдөг аймаг. Тийм билээ шүү дээ. Бид нар бас нөгөө ар хангаа дээр зайлшгүй дайраад өнгөрдөг аймагтай энэ зун амарч үзэхэд бас вау байсан тийм. Энэ одоо 50 100 гэдэг энэ юуны дунд жижигхэн дээлтэй өн зогссон маа. За энэ нөгөө юу хийж явсан даа вэ? Тэгээд одоо өвтрөг өргөргийн огтлолцол дэлхийд 3 байдаг гэдэг баха. Тэрний нэг нь Монгол улсад Хөсгөл аймагт маань бэдэм байлээ. За энэ 50 зүүдэр нөгөө намар нь нодлон намар 21 оны намар бид нар юу Хөсгөл явахтаа орж чадаагүй. Үзэхэд үзэж чадаагүй. Тэгээд энэ жил нөгөө 2 сард бидэд байхад Хөсгөл явсан. Тэгээд Хөсгөл явахтаа бүр дээш наад чинь нэлээ өндөрт байгаа штэ. Овны өд бүр ингээд үстэй дээлтэй халуутсан ч гэсэн ингээл моцож байгаа даа. Бүр өшөөндөө гарч өгдөө 6 батарей татуулсан байдий. Тэгэхээр одоо энэ хоёр дахь очсон юм байна тийм үү? Эсвэл нэг тийм өөр хоёр дахь ойцсон. Гэхдээ эхнийх дээр нь үзэж чадаагүй. Очиж яг үзэж чадаагүй. Тэгээд энэ чинь нөгөө нэг нь Монгол улсад байдаг, нэг нь Канадад байдаг, нэг нь хаанад байдаг. Нэг нь болохоор нөгөө ус нь нөгөө далайд байдаг байхгүй 50 100 огтлолцсон байна. Нэг нь болохоор хурдны зам дээр байдаг. Тэгэхээр тэр хоёр дээр зураг авах чадахгүй зөвхөн Монголд ирж зураг авах юм. Тэг боломж. Бас бизнес хийж болно. Зөвхөн Монгол зураг авах болох нь яа. Гой газар байдгийг би анх удаа л мэдчихээн. Би энэ таны зурагнуудыг бас нөө шүүгээд бодроо явуулсан зурагнуудыг хараад идсэн чинь энэ одоо 50 100 гэсэн одоо юу гэсэн утгатай юм бол ямар ч тэгээд ер нь бол гоё 50 100 гэдэг чинь гоё яадаг. Бид нар өөрсдөө 100 оноо идэг веб хэрэглэгч нар тэгээд яг бидэд 50 захиралтай болно гэд бэлэгдсэн баг. Вау ямар гоё юм бэ те. За тэгээд одоо би одоо мөнгөцлөг бүр аялагч юм байна гэж бодож чинь хөтлөгч юм байна гэж бодчихлаа. Одоо бүр боломж танилцуулдаг хүн юм байна гэдэг ингээд бодлоо. Тэгээ фабрикийн бизнес хийгээ явж байхад маш олон мэрэгжилд хувирдсан байна те. Энэ үедээ яг ямар мэдрэмжийг авдаггүй хүмүүсийг одоо яг ямар байгааг нь харах үед чамд маш гоё санагддаг вэ одоо. Магадгүй нэг бараа бүтээгдэхүүн өргөж өгөөд ч юм уу эсвэл одоо яг нүрийг бодож өгснийхаа дараа ч юм уу эсвэл нүрийг гоё арчилж өгснийхаа дараа ч юм уу яг ямар үед одоо ажлаараа бахархах мэдрэмж төрдөг юм бэ? Тий анх нэг яг уу ингээл нөгөө авчраа олохгүй те. Ингээл өөрөөхөө л ингээл их явсан л да. Тэгээд миний хувьд бол өмнө нь одоо ажилладаг байхдаа өөрийнхөө ядаж аймгийнхаа 14 суманд очиагүй юм байсан байхгүй юу. Тэгэл ер нь бол бүх сумдуудаараа ер нь бол боломжтой танилцуулж явсан. Вау. Танай аймаг хэдэн сум?
сумтай 10 хэдэн 14 сумтай. сумтай. 14 сум. Тэгээд Тий. бүгдээр нь очсон юм уу? Бүгдээр нь носон. За нэг 2 суманд л очиагүй. 12 суманд носон юм байна. Бүгдэнд тойрч исэн бүр ингээд цаг зав юу гэдэг те бүх юм зориулаад ингээд явж исэн. Тэгэхэд бол маш гоё байсан. Тэгээд тухайн очиод нөгөө би өөрөө бас нөгөө паперлект нэгтгэхээс өмнө ингээд ямар ч гоо сайхны мэдлэггүй эмхтэйсэн баггүй. Миний одоо гоос нэг крем байна. Завруулын будаг байна. Нэг пост байна. За нэг юу нэг юм байвал байна. Нэг ингээл бүр гарын 10% ч багтгүй юм хэрэглээлтэй хүн байсан баггүй. Би тэр нүүр мэвэрлэн гэдэг ойлголт надад байхгүй. Усаар угаагаа савндал усаар угаачдаг ийм нөхөр байсан. Тэгтэл одоо ингээл манай дүү гэхэд гоо сайхандаа маш их анхаардан. Шүн одоо хэдэн цагт ирсэн ч хамаагүй нүрээ зайлшгүй ингээл цэвэрлж унтдаг тийм хүн. Тэгэхэд би бол тэс өөр хүн байсан байхгүй. Тэгэл яалтчгүй ингээд нөгөө маш олон зүйлд суралцдаг, маш олон зүйл одоо мэрэгчлийг одоо эзэмших одоо ингээд зайлшгүй шаардлагатай болдог. Тэгээд анхандаа ингээд нөгөө сумдуудаар явхад ингээд нөгөө гой сайхан чулуул явж байгаа шүү дээ. Тэгээ бид нар хүмүүс гой сайхны мэдлэг болгоол тэгээд нөгөө яаж нүрээ арчлах угаас эхгүүлүүлээл ингээд энийг зааж өгөхгүй явж байгаа. Гэхдээ ингээд эхэндээ бол маш их сандардаг юу хэлж байгаа бол да би зөв хэлж байгаа л гэж боддог байсан. Сүүлдээ ингээд явах тусам дадлагж байгаа те нэг газараас яасан бол дараагийн сумдраа за ингэж явбал тэгдэм биш үү ингэж хийвэл тэгдэм биш үү гэдэг туршлагыг ингээд маш их хоримтлуулаад явж байсан. Тэгээд хүмүүсийн ер нь ингээд нэг сэтгэл ханамж авч чадсан тэр мэдрэмжийг авах маш гоё байдаг. За ихэнх хүмүүс ингээд бид нар мандах суман дээр нэг ажиллаж байхад бас нэг ингээд нэг тухайн үед нэг тийм нөгөө юм концерт болоод нэг олон нийтийн үйл ажиллагаатай байсан. Тэгээд тэр үед бол бүх бүсгүүчүүдийг би одоо бид нар будаж өгч ирсэн, орж ирсэн. Бүх бүсгүүчүүд гоё ингээд нүрийн цэвэрлж өгөөл тэгэл гаранд нь маш гоё арчилгаа хийгээл гурван дараа тэг гарын арчилгаа хийж өгөөл нүүрэнд нь арчилгаа хийж өгөөл нүүрийг гоё будаж өгөөл за тэгээ өксөө бодуулах хүмүүс байвал өксийг будаж өгөөл тэгэл маш олон эмгтээчүүдийг тэгээ гоё тэр нөгөө гоё бүжиг концертэнд нь бас ингээд оруулж исэн. Ер нь л их маш гоё дурсамж бас үлдсэн байна. Тэгээ анхандаа одоо ингээд хоёул моёлоо явдаг гэсэн бол сүүлдээ ингээ маш гоё групп болоод тий бусад захирлуудтайгаа нэгдээл нийлээл ингээд боломжоо танилцуулаа ингээ явсан. Тэгээд анх нөгөө бид нар чинь бас нэг одоо ингээл 1000 боломж гэж та нар маань нэгдээл ингээл явж ирсэн штэ. Тэрийг одоо бас нэг жижигрөөсөө хөлбөр гэх юм уу? Тэрийг нэг суман дээр бидэд бас туршиж үзчихсэн. Тэгээд ер нь маш их боломж юм байна гэл одоо хэдүүлээ хэвээр энэ сумдуудаар явна шүү гэж төлөвлөгөөг бүгдээрээ гаргацаасан байсан чинь бүгдээрээ корона тусаад тэгээд тэр мань өнгөрсөн байдий. Ер нь л тиймэрхүү одоо бодоход их маш олон дурсамж бас үлдсэн байна. Түүхийг бас бүтээгээд явж байгаа юм байна гэж бас зургнуудаас харж байна. За энэ дээр бас нэг гоё агуу ам дээрч байгаа юм шиг тийм зураг байна. Бас юм цастай тийм зураг байна. Энд одоо яг яаж аялал явж иваа. Тэгээ яг ингээд нөгөө аяллаа амтанд дурлуулсан дурлуулсан гол хүчин зүйл бас яалтчгүй паперлэг. Өмнө бид нар явахаа аялдаг л байсан л да. Тэгвэл тэр нөгөө аялал гэдгийн мөн чанарыг өрдөөсөө ойлгохгүй байсан юм шиг үлээ. Миний хувьд бол тэгээ анх нөгөө ганцай топ маань бас л энд нөгөө сургалт моргалт хийчихэл дараа нөгөө хамбайн зүрх хайрх руу явхтал би тэнд ингээл нөгөө аялал гэдгийг мэдрээл би өөрөө ингээд маш их аялах хоббит юм байна гэдгээ бас мэдрээл те. Ингээл татагдаж эхэлж исэн. Тэгээд энэ агуй аман дээрх нь болохоор Хүсгэл аймгийн цагаан юу нэ дайны дээрхийн агуй аман дээр би яг зогссон байгаа. Тэгээд миний хувьд бол ингээл хүн болгол баг нэрэ Хүсгэл ороод үзсэн байдаг байсан бол би нэдлэн анх Хүсгэл орж үзчихсэн. Тэгээд их маш их огшиж исэн. Өглөө ингээл нөгөө шүн бидэд очисон чинь ингээл нөгөө сарны гэрэлд ингээл далайж маань харагдаж байгаа юм л да. Тэгээд нөгөө юу ч очиж үзээгүй үед чинь нэр ухаалдаж уулга алдаал. Тэнд чинь тэгээд өглөө босоод ингээл нөгөө
хараад тэн дээр ингээд далайж дээр лайв хийсэн чи бүр ингээд огшоол нулимс гараад тийм мэдрэмжийг би өмнө нь аялахдаа авч байгаагүй байхгүй хамгийн гол нь тий тэр л энэ аяллаа утга учир байд юм болоо даа л гэж би ойлгосон. Тэгээд аливаад нэг зүйлийг үзэхэд явж байхдаа хамгийн гол нь би хүсэж явж байгаа юу гэдэг бас маш их одоо юу гэдэг нь те хүсэж явсан аялал хүсэж яваагүй аялал шал өөр л яхах л та өөр мэдрэмжийг бид нүрт бас төрүүлэх байх. Тэгээ бид нар энэ чинь намар нь явчаад дахиад өвлөн явсан дайн дээрхийн шүтэн рүүгээ. Тэгээд өвлөн нь маш гоё цастай тэр далайн ижиг цастай байхыг харах бас маш гоё. Тэгээ нөгөө говийн хүн чинь нөгөө мөсцнийг ингээд мөс болохоор доороо маш гоё ингээд үзэсгэлэнтэй талстыг үүсгээд дүрс мөрс болгоод ингээд хөлдчихтэй юм билээ шүү дээ. Тэгэл тэрийг ингээд нөгөө бүр тонгоож ирээл гівтэж ирээл ингээд харж ирсэн. Тэгэл тэр мөрийг хараад ингээд ямар гайхамшигтай их оронтой хүн юм бэ гэлтэгэл аяллаараа явахдаа улам илүү мэдрэл явдаг да. Тэгээд олон хүмүүсийг одоо ингээд аяллаа энэ мэдрэмжийг бас мэдрүүлэх юмсан гэдэг бас дотроо бодлыг ингээд тгээ явдаг. За энд маань болохоор сургалтын зургууд байна. Сургалтын зургууд байна тий. Тэгээд ер нь баабарлагта одоо миний одоо уягддаг тий одоо ингээл бүр нэг сэтгэл зүрхээрээ орцсон гэдэг юм уу те. Нэгдүгээр нь бол маш гоё хамт олон. Үнэхээр одоо те ийм хүмүүс бас байд юм уу гэ би анх бол нэрээ гайхдаг байсан. Ингээл юу ч намайг танихгүй мөртлөө ингээл сайн уу мөгцүүлээ гэж тэрж аваад те. Бид нар ч одоо өмнө нь бол тиймэрхүү имиж одоо нэг долгонсондоо л тэгжэндэ гэж хардаг байсан бол энд зүгээр хүмүүсийнх нь байгаа байдал нь тийм. Тэгээд анхандаа бол нэг сонир мэдрэмжийг авдаг байсан. Тэгэл энэ гоё хамт олон ингээд яалтчгүй ингээд сэтгэл зүрх маань ингээд одоо тэмүүлдэг болсон байдий. Тэгээ хоёрд нь болохоор ингээд яалтчгүй нөгөө хувь хүний хөгжил сургалтууд гэх юм уу те бүх захирлуудын өгж байгаа сургалтууд маш их таалагддаг ч яг хөө тэр лүү одоо би их тэмүүлдэг. Өөрийгөө яагадаг бол нөгөө маш их суралцуулахын тэ хөгжүүлэхийг ингээ хүсдэг болохоор ш тэр мө тэр нөгөө хүсэл зоригтой маань бас ингээ нэгдэж өгдөг байсан болохоор маш их баярлалтай. Тэгээд дашрамт хэлэхэд одоо тэ намайг бас ингээ нөгөө одоо сургалт болгонд явхад надад бас ингээ дандаа би боломжтой байхгүй цаг хугацаа надад байсан. Тэгэхэд одоо ингээл тэг боломжоор хангаж өгч исэн захирлуудаа маш их талархлаа гэж хэлмээр байна. Тэгээд маш их хүсэл байдаг учраас би сургалтанд явахдаа таксины мөнгөгүй ч би ингээл таксиндаа суугаал явна. Тэгэл замдаа мэдхгүй ямар нэг аргаал таксины мөнгө тэгэл такс бокс юу гэдэг те тэр мөнгө нь ингээл зохицуулагдаар. Тэгэд ийм сонин мэдхгүй ийм одоо үйлчлэг гаргадаг хүмүүс бас байдаг л ах. Гэтэ ихэнх хүмүүс ингээд би мөнгөгүй ч гэсэн ингээд явчихдээ штэ гэл ярихаар хүмүүс гайхаад байдаг байхгүй юу энэ чинь таксиныхаа мөнгөг өгөхгүй явна гэж байдیں۔ Зардлын мөнгөгүй байж яаж ингээд юундээ унаандаа суудаг байна гэж гайхдаг. Надад бол тэгэж явж исэн маш их одоо хүсэл гэх юм уу да мэдхгүй яа юу ингэж намайг тийшээ ингээд хүлээд идэх бас заримдаа гайхдаг штэ. Маш их надад хүсэл байдаг байх суралцах гэдэг хүсэл. Тэгэд бас миний энэ нөгөө үйлдэл маань бусад хүмүүсээс маш их ялгардаг юм шиг санагддаг. Намайг бас ингээд нөгөө тодорхойлдог нэг зүйл маань болцсон юм байна даа л гэж хардсан шүү дээ. Тийштэй би бүр одоо баг тэг ингээд янз бүрийн фабрикийн маш гоё том сургалтуудыг мөнгөцөл захирлуугаар бүр төсөөлж чадхаа болцсон. Яагаад гэвэл одоо мөнгөцөл ирэхгүй бол тэр сургалт бол утгагүй болж байгаа юм л да. Яагаад учир нь бол мөнгөцөл ерөөс сургалтаас хоцродгүй, тасалдаггүй нэг бүр нэг онцын игнэд тэгээд дээрэс нь боломжгүй зүйл гэж байдгүй юм гэдгийг ерөөсөө үлгэрлэж чаддаг. Тэгээ тэр зүйлээс маш олон захирлууд, лидерүүд, зөвлөхүүд мотивац авдаг, жишээ болгож ирдэг. Одоо зардлын мөнгөө сууна гэдэг чинь одоо нэг талаараа бас эрсдэл шүү дээ, тий. Эрсдэлтэй даана гэл ингээд дотроо бодоод даалт ухамсартаа бичдэгсэн жөө одоо юу яадагсэн бэ тий. Ямар нэгэн байдлаар тэр хүний ерөөсөө хүслэн суунаа л гэсэн. Тэгэл сууж идэг ийм гайхамшигтай лидер байд юм а. Тэгэхээр бас залуу хүн бас зоригтой байх хэрэгтэй тий. Ямар нэгэн зүйлийг үнэхээр сурахыг мэдхийг хүсэж байгаа бол бас зоригтой шийдвэр гаргаж сураасай гэж би бол энэ жишээнээс одоо тэгж бодлоо штэ. Ер нь маш гоё сургалтуудаас бол мэдээж сургалтнуудад суулаа гэд хүн бол нэгдэд муудсан зүйл бол байхгүй. Улам сайжир шинжлэгдэж гоё болж байгаа штэ тий.
Яа Тэгээ тийм би бас ингээд нөгөө нөө бүр бахархал дүүрэн хүн юм аа нэрээ. Маш их баярлалаа. Хүмүүс зарим нь бол ингээл суралцаал ах ингэж хардаг л ах л да. Гэхдээ энэ суралцах гэдэг бол шал өөр зүйл байдаг. Яагад бол энэ бизнесийг хийж байхад бид нарт шантрах зүйл маш их байдаг те. Шантрах цаг хугацаа маш их байдаг байхгүй юу? Буцах цаг хугацаа те. Тэр үед одоо ингээд нөгөө урагшлаа шүү чи гэдэг тэр мотивацийг гэдэг юм уу да. Тийм мессежийг өгдөг гэх юм уу. Тэгээ анх ч бас тэгэл ганцаа топийнхоо энэ үгэнд л бас дурлал ингээл ухаан малгагүй л ер нь суралцдаг байлаа штэ. Нэг бүр хизээнийх нь бүр бас нэг 2 3 жилийн өмнөх л лайв байсан. Намайг биш тэрийг одоо хизээж нэлийн дээхэн сонсч байсан. Тэгэл яг ингээл одоо болмоор юм шиг шантармаар үе ингээд бид нарт тулгардаг. Тийм бол та зүгээр л суралцаарэ гэдэг лайв дээр тэгж хэлсэн байгаа байхгүй. Тэр үг бүр миний одоо нэг тарих оюун зүрх сэтгэл юу гэдэг бүх юм ингээд эдсэн юм шингэсэн юм шиг үлээ. Тэгэхээр одоо ер нь бол ингээд нөгөө маш том мотивацийг л би ер нь сургалтуудаас авдаг. Тэгээд ер нь суралцах гэдэг чинь гоё шүү дээ. Гоё. Тэгээ бас хөгжилтэй ажил шүү дээ тий. Суралцах нэг маш олон гоё хүмүүсийн энергийн дунд ороод ирэхээр хүмүүс өөрөө хөглөгдөн, дээрээс нь маш гоё мэдээллүүдийг авчирна. Тэгээд очоод баг командаа тэр сурсан мэдсэн зүйлээ дамжуулт хийхээр бүр их өөртөө итгэн хайрлна. Тэгээд ихээр бүр үнэхээр гоё. Тэгээ хамгийн гоё нөгөө цалинтай оюутан гэдэг байгаа шүү дээ. Суралцаал байдаг, ажиллаал байдаг, хөгжлөөл байдаг, аялал байдаг, амраал байдаг. Тэгсэн чинь ингээд цалин ороод байдаг юм гоё. Одоо юу мэж их зугаатай ажил. Тийм гоё тий. Их зугаат юм гэд. Миний эргэн тойрны хүмүүс бол намайг их зугаатдаг юм байна гэж хэлдэг. Тэгээд арга хэмжээний орондыг л хинээсэн аз жаргалтай хүн явах яг юу хийдэм бэ гэхээр ерөөсө фабрикийн бизнес утгаар нь хийдэг хүмүүс хөгжилтөд байдаг байгаа шүү. Таян зургийн дээр бас их гоё олуулаа тоос сурагч авсан байна. Энэ яг ямар акт урамшууллаа. Ер нь компаниас зарласан акт урамшууллуудыг хэр ашиглаж ив. Ямар акт урамшууллууд нь гоё санагддаггүй. Одоо маш олон бонус өгдөг шүү дээ. Одоо зарим хүмүүс нөгөө фабрикийг Солонгос хоолны одоо маш олон хачиртай компани гэдэг хэлээд идэгчнээстэй Солонгос хоолыг их хачиртай шүү танай компани гэдэг бас магтчихсан. Тэгэхээр энэ тал дээр бас ямар үзэл баримталтай бодолтой байдаг вэ манай захирал. За 19 оны сүүлээр 11 сард нөгөө компани маань 5 жил болж байсан. Тухайн бас 5 жил ойд нь бас очиж оролцож ийсэн. Тэгээд тэрэн дээр нөгөө тоосрогч чинь бол бүр нөгөө Орос компаниас орсон акц байсан. Тийм. Тэгэл ер нь яг энэ акцаас л би яг одоо багаан бүрдүүлнэ гэдгийг л одоо ер нь мэдэрсэн дээ. Хийж ихэлсэн гэх юм одоо тий баг бүрдүүлнэ гэдэг ойлголтыг ер нь авч ирсэн. Тэгээд энэ акцаараа тэгэл миний одоо суур тий тавигдаж ирсэн. Ялгаагүй л хүн болгон ганцаараа орж ирдэ штэ тий энэ бизнест ганцаараа орж ирнэ эхлээд хэрэглээг авч байна. За тэгээд бусдаас хэрэглээ аавн борлуулагч хийн гэдэг юм а тий. Тэгээ баг бүрдүүлнэ гэдэг нь бас нэг өөр ойлголт байгаа тий. Тэгэд энэ акцаар дамжуулаад бас ингээд баг бүрдүүлэх суур маань бол тавигдаж исэн. Тэгээд эхлүүлсэн бол дуусгахыг маш их зорддог хүн. Тэгээд ямар ч гэсэн акцаа бол маш амжилттай одоо яасан. Амжилттай дүүргэсэн байдаг. Анхаас ч одоо яг шандаас гэхэд чи маш олон 30 хэдэн захирал авч илүү 2 цагийн нийлээд. Вау. Маш олон авчихсан шүү дээ. Сурагч нь нөгөө нэг хідэн сая төгрөгийн үнэлгээтэй яадаг ижидтэй гэдэлээ. Зөв ухаалаг тоосрогч, утасгүй тоосрогч. Маш гоё тэр алт шиг гоё өнгөтэй. За дээрэс нь үнэлгээний хувьд бол ер нь бол сая 1.5 сая майл гэж хэлсэн. Тэгээд тий ямар ч үн төлбөргүй өгч байгаа шүү дээ тий. Тэгээ үн төлбөргүй авч байгаа байхгүй бид нар тэгээд ингээд өөрсдийнхээ хэрэглээг авсны дөрөө бусдад боломжийг танилцуулсны төлөө бонус. Жигнээс нөгөө хачрал байхгүй. Тэгэхээр энэ акц урамшуул гэдэг зүйл бол манай компанид бол маш их явагддаг. Сая ихэд ингээд байгаль далайн аялал, үнэт алтан захирлуудын аялал, байрны хөтөлбөр, машины хөтөлбөр гээл ингээд маш олон хөтөлбөрүүд байдаг тий.
Тэгэхээр нэг гадаад талын зурган дээр нэг хөөрхөн маш том топ цахирлуудтай бас аялаад явж байхдаа авсан зураг юм шиг байна тий. Тийм. Тэгээ нөгөө акц чинь бас нөгөө дотроо ингээл нөгөө төв бүр Орсын Faberlic компаниас дэлхийн одоо тий бүх одоо агентлагуудын одоо төлөөлөгчийн газартайгаа хамтраад ингээд бүр том хэмжээгээр зарлагцсан акц урамшуул гэж байна тий. За эсвэл одоо Монгол компаниас зарласан акц урамшуул бол бүр жижигрээд одоо тухайн орон нутгийн одоо тий цэг албан ёсны цэгээс зарласан гэл маш олон төрөл байгаа. Тэгээ олон жишээ юунууд нь бас хамрагдаж байсан. Тэгээд ямар ч байсан бас нэг аялын акцыг бас биелүүлсэн байгаа. Манжуур аялын акцыг биелүүлсэн. Тий. Манжуур одоо тэгээд бид нарт аялж исэн байгаа шүү дээ. Тий. Аялуудын акцуудыг бас биелүүлээ явж ирсэн. Аа. Тэгээд мөнгөцөл захирал одоо мэдээж Faberlic компани VIP хэрэглэгч юм чинь VIP хэрэглэгч нартын одоо цүнхний туслах яг юу гэдэг вэ? Хамгийн түрүүнд юу н өглөө босоод яг ямар бүтээгдэхүүнээр нүрээ цэвэрлж гин, яг ямар бүтээгдэхүүн нь таны амьдралд хамгийн их одоо тус хүргэж гин, тэ цүнхэндээ байнга аваад баг энүүгээрээс та жинхэнэ уур хүрээд идэж гэдэг юм уу тий. Амьдрч чаддаггүй штэ гэл ингээд тийм зүйл одоо яг юу вэ нэ? Ямар бүтээгдэхүүн хамгийн их дуртай вэ таны? За бүх бүтээгдэхүүндээ л хайртай. Өөр нь бол ингээд нэг бүтээгдэхүүнээ ялгаад авах харгүй штэ манайх ч угаасаа чанар дээр ярих юм алга. За тэгээд ер нь бол амбардан байдаг штэ тий. За яг одоогор би одоо нөгөө бүтээгдэхүүнээ ажихаа мартчихжээ. Ээжийнхээ нөгөө ажлын өрөөнд ороод нөгөө лайв та орж байгаа. Тэгээд цэвэрлэгээнд нүүрнийхээ цэвэрлэгээн дээр шинэ сүлд гарсан долларын юутэй аламжтай тэр комиг юу юм эцлэр бас энэ хэрэгжилж байна. За угаагч гэл нь бас ер нь бас нэг шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэх маш гоё гэж тий. Сүүл гарсан нөгөө эко гэдэг бас нэг ком гарсан байсан шүү дээ тий. Ургуулгын хамттай. Тэр комны угаагч гэл энэ хэрэгжилж байгаа. За миний чинь өөрөө нөгөө хур арьстай болохоор тэр гэлэн угаагчд маш их гоё надад таалагдсан. Тэгээд яг нөгөө угаасны дараа миний чи яг ингээ нөгөө таталтах мэдрэмж ингээ төрөөд идэг байхгүй. Тэр угаагч бол надын миний арьсыг яг тийм таталтах мэдрэмжийг өрдөөсөө төрүүлдэггүй. Гоё. За тооник бол тэгээд угаасаа юугаа сүүлд нөгөө нөхцөлтийн лисон хэрэглээд байгаа. Экспертийн. Өглөө өсөд угаасаа ойлгомжтой шүү дээ угаахаасаа эхлээл ингээл бүх юм маань хоолойч Faberlic-ийн тогоон дээр хийж जैन. Тэгээс саяхан бас нэг тоогоогоо авсан. Тэгээ маш гоё байгаа. Ердөөсөө ингээд нөгөө хоол хийхдээ нөгөө ургамлын тас ашиглахгүй байгаа. Хуурж ногоо могоо махцах тэр юугаа хуурахтаа ердөөсөө би юу ашигладаг. Ургамлын тас ердөөсөө ашиглах. За нэг лаглаг нөгөө амтн тусдмастаа амтддаг гэж тэгж бол рекламдахгүй. Гэхдээ бол би бол одоо тоогоогоо авснаас хойш бол ургамлын тасыг бол хэрэглэх байна. Вау, ямар гоё юм бэ. Ер нь бол дараагийн одоо нэвтрүүлгүүдээр гоё хоол моол бас хийж үзүүлнэ. Би бас нэг юугаа автан байна. Манайх ч угаасаа нөгөө нэг юутай юу лээ. Хайруулын тавхтай тэрэндээ нөгөө цовын мөв хийгээд идгээр маш гоё төлөгдөхгүй гоё болдог. Бас эдтэй нар чинь төлдөд идэв штэ тий. Би бас төлдөө одоо энэ тэр одоо тэр цагаан дээр бол тэр нөгөө удаан ингээ мартчихжээ штэ. Тэгэх юм бол бас төлөгдөхгүй гоё байж идэг. Тэгээ цовын сэгсрэхэд бол бас их тохиромжтой. Бүх тогоонуудын таганд нь нэг л таг таардаг тий. Олон таг ингээд явах шаардлагагүй, олон нэг тагаар бүх одоо тогоонуудаа таглах боломжтой. Тэр нь бас гоё эдийн засаг тэмнэлттэй, сав суулганы ч гэсэн байршил одоо нөгөө их хэтэрхий олон бүтээг сав суулгахаар бас их хэцүү байдаг шүү дээ. Угаа цэвэрлэхэд. Тэгээд тийм учраас бас гоё санагддаг. Тэгээ ус буцалгагч маань байж байдаг. Өөр ч одоо бас пицца хийж үзсэн. Би өөрийнхөө нөгөө бүтээгдэхүүн дээр саяхан яг гоё big sale гэдэг амьдралд орсон байгаад шар юм гадаргуутай. Тий. Дөрөөр ашиглаж болдог пицца мица бууз мууз жигэнждэг тийм. Тэрнэр болтой юм тий. Бас тий. Тэрэн дээр чинь пицца хийсэн чинь
Доор нь лис вотер пицца игээд дээр нөгөө шар хөөрхөн пиццаны тавган дээр хийсэн чинь хамгийн гол нь нөгөө гаднаас бид нэг пицца бодлоо явахаар хөвсгөр байдаг шүү дээ. Гурилан нэг гоё зөөлөн яг тийм болт юм бэл. Тэгээ манай хүүхдүүд ямар санд энэ нөгөө төмөрн дээр хийсэн ингээд юм хатуу юм байна уу ээж. Энэ дээр хийсэн ингээд гоё зөөлх юм байна. Энэ дээрээ хийж игээд жишээ тэгэхээр нөгөө нэг бас чанартай бас их гоё хүүхдүүдэд маань хүртэл ингээд таалагдж байгаа надад бас гоё санагдсан. Тогоомоогоомоос аялалд авч явахаар гоё штэ. Авсаахан. Тэгээ бид нар чи тогоомоогоо авч бол аялалтай фотоос ингээд пицца мэсэ хийгээл аваа. Идэл явдаг. Аялаар явж байхдаа бид нар нэг пицца хийж үзсэн. Тэгээд бас гоё амархан пицца зааж өгсөн захирлуудаа баярлаа. Харин тий. За тэгээ Faberlic компани бүтээгдэхүүнийг хэрэглээд яг нүүрэн дээр нь биен дээр нь ямар үр дүнгууд гарч ив, ямар бүтээгдэхүүнийг голчлон одоо хүмүүс зөвлөхийг хүсдэг вэ? Ер нь яг энийг аваад ингээд хэрэглээсээ мэдгүй хүмүүс ингээд боддог бүтээгдэхүүн байна уу? Тэг зөндөл хүмүүс ингээд маш олон бүтээгдэхүүний сонголтын дунд төвөрсөн явж идэв штэ. Нөгөө ийм сайн байхад чи тэгээ эртгээ хэлэхгүй байсан ингээд нэг загнадаг штэ тий. Тэгэхээр тийм тохиолдлууд юу байна? Ямар бүтээгдэхүүн хэрэглэв? Одоо энэ зурган дээр бол гоё eye patch-ийг түрхсэн байна. Спрейгээ бариад зураг авсан байна шүү дээ. Би хамгийн анх төрсний дараа маш их жинтэй 75 кг. Тийм байсан. Тэгээд яг нөгөө турах вакцины нөгөө шахмал 3 байдаг шүү дээ. 15 621 гэл. Тэрийг анх хэрглэж ийсэн. Тэгээд нөгөө хослуулж хэрглэж байсан. Тэр бол манайд бас маш үр дүнгээ өгсөн. Би тэгээд ер нь 6 сар тасралтгүй спиннинг юунд явсан. Степ спиннинг хостуулаа ингээд 6 сар хэрэг тийм. Яг дундаа бас ингээд юу яасан л да. 1 сармаар бас тасралтж байсан. Тэгээд яг тэр хугацаанд бол би 10 кг хайж ирсэн. Тэгээд ер нь яг нөгөө тэр бүтээгдэхүүн ер нь бол хүний онцлог, биеийн онцлог гэж өөр байгаа тий. Бүтээгдэхүүнийг бас яаж хүлээж авах бас хүнээсээ шалтгаална. Тэр бол надад бол маш их тохирж ирсэн. Тийм бүтээгдэхүүн байдаг. За хоёрт нь би болохоор нөгөө гефлейта уух маш их дуртай. Өөрөө уухаас гадна би хүмүүстэй уулзах маш их дуртай. Яг бол битэр одоо битэр ер нь бол одоо хүүхдүүд шиг одоо юу гэдгүүлээ муу амлж байгаа ч юм биш те. Битэр хүүхдүүд шиг ингээд нөгөө ханаа төрсөн ч хатхаа болж битэр эмнэлэг твтэж үзээгүй гэж хэлж болдгоо гэсэн. Гэтэ бол энэ бас нөгөө бүтээгдэхүүн маань одоо өөрөө ажил ахад гэж боддог. Аль болох ингээд нөгөө зуны 3 сард ядаж нэг ингээд хүүхдүүд бол өдөрт нэгээр өгчдөг байхгүй юу? Тэгэхээр нөгөө өвөл одоо ханадыг бол маш гэдэг нөгөө амжилттайгаар давдаг. Одоо хөгсөж нэг нус нь гоож за хоолой ам нь хөндөр болох нь болно. Тиймэрхүү л юу те давдаг байсан. Амар гоё тий. Тэгэхээр бас гепалайт байгаа юм байна. Бас жингийн бас асуудлуудыг шийддэг бүтээгдэхүүнүүд бас манад бол маш олноороо байгаа. Тэгвэл гоё нөгөө коктейл маань гараад ирсэн шүү дээ. Коктейл ууж ирсэн. Ер нь бол яг нөгөө манай коктейл чинь нөгөө хоолыг орлуулдаг болохоор маш гоё. Үеиг үед тий. Аяллаар явхад гэсэн нөгөө хоол унд хийх гэж бас сандраад байхгүй шууд нэг устдаа баг тий хүүтэн усан л шууд сэгсрээд бэлэн болчдөг хоол учраас одоо ээлжийн ажилтай байн хоолндонд орж чаддгүй тийм хүмүүс эрдэс витаминээр дутагдж байгаа учраас тэдний нэг дор авах бүрэн боломжтой юм бэлээ. Коктейлийг би бол төрснийхаа дараа уугаад маш гоё үр дүнгийн үзсэн. Яагаад гэвэл төрсний дараа бүх л эмэгтэйчүүд турахыг хүсдэг. Хамгийн түрүүнд буцаад эмийн жиндээ очих юм санал гэж боддөө шүү дээ. Тэгэхээр яг 14 хоногтой байхдаа мөхзөлт хоёр яг нөгөө ийм гойлог болдог тийм группт ороод хамт бас тийм шүү дээ. Зад нөгөө турж исэн шүү дээ. Би ч баруун хойд мойд нь ороод гэлөө. Тэгээд жингээ хаяараа бүр чи хойд тандсан тий. Килограмм хайж исэн. Тэгэхээр зөвхөн коктейл уугаад тэгээд хөл хэмжээний хоолнд ерөөсөө нэг хориглоогүй шүү дээ. Зүгээр л коктейл уугаад тэгээд дасгал хийж болохгүй яг кейсүрийн саргитай учраас тэгээд байж хаад зүгээр коктейл уугаад явж хаад гойлог болж байгаа
боломжтой л юм байлээ. Тэгэхээр манайхан бас тогтоолыг сонирхож үзээрэй. За нүүрэн дээр маань маш гоё өөрчлөлт гарсан байдаг. Одоо бүтээгдэхүүнээ хэрэглээд. Тэгээд өмнө нь бол ингээд нөгөө би чи их нөгөө одоо нэг нөсөөл юм. Одоо тухайн үед бол нөсөө толбол байсан юм билээ л дээ. Тэрийг юу гэдгийг ч мэдэхгүй жоох ингээд нүүр маань их галтардав. Одоо тэгэл одоо би буцсан будаагүй нүүрэндээ илүү дуртай байдаг шүү дээ. Буцсан биш. Будаагүй нүүрэндээ. Яг бол будаагүй ч гэсэн миний нүүр маш гоё ингээд нөгөө гялалзаал их гоё цаанаас нэг гоё. За тэгээд нөгөө энэ минь үрчлээ ер нь баг жижигхэн. Тэгээд охины толмоос ингээл бүр ингээд нөгөө хэрэглэхгүй явбал ингээл гараад ирчдэг. За хэрэглэнгүүт ингээд буцаа ер нь гарчдаг. Миний нөгөө арих хэн ажны онцлог ч юм уу мэдгүй. Эсвэл ер нь бол одоо нэг бутхаасаа илүү будаагүй нүүрэндээ их хайртай болцсон байлээ. Өмнө нь ингэж би нөгөө нүүрэндээ ингэж ийм сэтгэл ханамжтай байж байгаагүй байхгүй юу. Ялангуяа 10 жилдээ би чинь бас нөгөө халтар нүрт болохоор их санаа зовно. За тэгээ би чинь яг энэ нүднийхэн доор ингээд ийм доошоно яг нөгөө хар болцсон юм шиг ийм мингтэйгч хэлэхгүй те хүмүүс өө эн чинь ингээ хар болчих гээд их хүмүүс тэгдэг байхгүй. Тэр маань болохоор минг гэдэг байхгүй. Тэгээ тэр мөрн маань ингээ нөгөө маш их нөлөөлдөг. Тэгээд яг ингээ хацар дээрээ бас ингээ нөгөө юутэй дээ сорвтой дээ. Тэгээ өмнө нь бол ингээ мэдхгүй будаж мутахгүй нэг хатар будахгүй ч гэсэн мөртлөнгөө нөгөө нүүрэндээ маш их ингээ нөгөө сэтгэл бас ханамж муутай явдаг юм бол одоо маш сэтгэл ханамж өндөртэй шүү дээ. Уруулан будаал ингээл нөрөн бодохгүй спрейгээ цуцаал явж хахад өрн тэгэл болчтой дөө. Яваа юм те. Мөцөл сахирал бас ингээ будчихаараа бүр ингээ гэрэл сүүдэрмүүдээр тавьчихаараа бүр кул харагддаг. Тэгээ будалтуудыг бас их гоё хийдэг. Магадгүй өмнө нь бол нөгөө бас над чиг л будаж чаддгүй л байсан баг. Би ч одоо бас олжтой буддаг. Одоо бол би нэг хайхтар будаагүй байгаа. Тийм. Тэгсэн мөртлөө нөгөө тэгэл ингээд нүдэндээ бас би саад өрхөх дуртай юм гялалцсан. Тийм болохоор ингээд нөгөө юм тосон саанууд идэг. Тэгэл тийм саагаад өргөчээл уруулаа будчихаал явж байхад бол бас хүмүүс ямар гоё гялалцсан юм нүдэндээ наацын л гэж их асуудаг шээ. Тэс нөгөө шил зүүдэг болохоор барагтаад бас нөгөө сормоосоо бодохгүй. Тэгээд нөгөө сормоос мормоосоо бодчихоор бүр шаал өөр. Уг нь би чи их урт сормоостай хүн байгаа. За тэгээд нөгөө нүдэн будахтаа ер нь голцоо биний нөгөө бор одоо өнгийн тэнүүдээ сонгодог. Тэгээ яг хар марыг хэрэглэхээр нэг цохилсан юм шиг сонирн болчихдог. Тэгээ ер нь бас хаяа гоё бүр нөгөө өөрөө будаж чадахгүй ч гэсэн гоё ингээд боддог хүмүүсээр ингээд бүр ингээд нөгөө юу эвдээд өөр нөгөө тод мод өнгөөр бас бодож ирсэн батчихсан. Гоё л. За онцгой тийм зүйлүүд дээр бас шиндэг тийм будалтай дүүс хийдэг. Тэгэл ер нь ихэнхдээ яасан гинэ? Ихэнхдээ л ерөнхийдөө өдөр тутамдаа л өөрөө л ингээд будчихдаг. Чухал зарим нэг зүйл дээр бол одоо яалтчгүй мэрэгжлийн хүмүүсийг бас мэрэгжлийн хүмүүсээр бас боддог. Гоё юм тий. За тэгвэл одоо ер нь ажил дээр ч амьдрал дээр ч одоо хүмүүст их баримтлагдаг зарчим гэж үүдэн шүү дээ. Би ерөөс хоцрохгүй байхыг хүсдэг ч гэдэм юм уу. Эсвэл би одоо хариуцлагатай байхыг хүсдэг ч гэдэм юм уу. Яг ер нь таны баримтлагдаг яг зарчим юу байдгүй? Бизнестэй баримтлагдаг зарчим, багтаа баримтлагдаг зарчим, бас өөрийн алсын зорилго юунд бахархаж, юунд талархаж явдаг вэ? Тэр талаараа бас гоё хуваалцъя хоёлаа. За ер нь бол ямар ч үед нэг өөрийнхөө байгаагаараа олон одоо хоёр нүргөө гэж ярьдэн шүү дээ. Хүмүүс тийм нэг хандлагыг төрүүлчихгүй юмсан гэсэн зарчмыг бол баримтлаж явдаг. За зорилго маань бол маш том. Одоо тийм хаврлагаараа дамжуулаад өөрийнхөө амьдралын бүх баялгуудыг бүтээн гэсэн зорилгыг тавиад байна. Дээрэс нь бас маш олон хүмүүсийн одоо гэлгийн болохыг хүсэж байна. Энэ зорилготой. Тэгээд ер нь бол ингээл нөгөө боломжгүй одоо нэг илүү л бас ингээл яг ингээд нөгөө сайн үсэн аян маш их хийхийг хүсдэг. Тэгээл нөгөө ялангуяа нөгөө хүүхдүүдэд бас ингээд нөгөө сурах боломжийг хангааж сургалтын төлбөрийн одоо даадаг
Тэ 4 жилийн сургалтын төлбөрийг даадаг, гадаад руу хүссэн сургуульд явж чадах тэр сургалтын төлбөрийг нь даадаг тийм том бизнесмен сайн улсын одоо эмэгтэй болохыг хүсдэг. Тэгээ бахархаа сан байгуулах юм шиг тийм мөнхцөл сан гэдэг. Мөнхцөл сангийн сэтгэлтэй болж байгаа гэдэг нөө зориг сангийн сэтгэлэг гэдэг шиг тийм. Маш гоё санагдаж байна. Тийм. Тэрийг би ер нь бас ингээд маш их боддог. За тэгээд талархах, бахархах зүйл маш олон байна. За юуны өмнө одоо тийм Монгол улсад бас энэ Faberlic компанийг оруулж ирсэн Цангийн Эрдэнэ цэцэг захиралтай маш их талархлаа гэж хэлбэр байна. Битэр ч юм уус нэг өдөр төрсөн юм лээ. Маш гоё ингээд тэрийг нодлон билүү хизээ хэлээ мэдчихээ би бүр маш гоё санагдчихсэн шүү дээ. Бараг баярлж өгдөг юм шиг. Маш гоё байсан. Тэгээд энэ эрхэм хүн байгааг байсан бол монголчуудын тэ одоо миний энэ хүрээллийн хүмүүс байхгүй юу? Надтай нэг хүлэхгүй байхгүй юу? Уулзаач юм гүү ч мэдэхгүй штэ. Би мэдэхгүй байхгүй тэ таваа. Тийм хоёул өнөөдөр ингээ ярилцаа суухгүй байхгүй тийм ээ. Тэгэхээр агуу тэр агуу эмэгтэйд бас маш их талархдаг. Тэгээл ингээл нөгөө би чи баг захирлын крашилтэй штэ. Тэгээд бүр хараа тиймэр. Них гоё тийм. За дээрэс нь одоо Ганзай топыгаа бас дуртахгүй байхын аргагүй тий. За бүх зүйл дээр мэн одоо чиглүүлдэг тий. Энэ одоо ер нь бол одоо энэ эмэлэм гэдгийг бас ингээд нэг мэдрүүлээд явж байгаа хүмүүс маань яалтчгүй Ганзай топ маань идэг. За тэгээд аяллаа одоо утга учир мөн чанарыг энэ хүнээс л анх би мэдэрсэн. Тэгээд энэ хүн одоо нараа насан туршдаа л талархаа явна. Манай гэр бүлийнхэн ч бүгдээрээ бас талархдаг. Тэгээд одоо анх одоо Faberlic тийм боломжийг ингээд надад ойлгуулах гал хөөрхий явж ирсэн шүрэн захиралдаа бас талархъя. Тэр хүн байгаагүйс мэдгүй. Би бас ингээд учраач үгүй ч юм мэдгүй шүү дээ тий. Яг нэг явж байгаа нэг хүний урилгаар тэгэл очихрах байсан л ах. Тэгтээ тэр хүн бол надад бол хамгийн анх одоо мэдээллийг тий өгж ийсэн. Боломжийг сонсгосон. Тэгэхээр Faberlic-ийн боломжийг нэг тавих юм бол битгий та бүхэн зүгтаагаарай. Шууд хүлээж аваарай. Ойлгохыг хичээгээр би тэгэл мэдгүй тэрийгээс нэрээ энэ нөгөө эндээ нөгөө хүлээж авахгүй гэсэн бодолтой байх юм бол хүлээж авдаггүй юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ ган болтын уран билег захирлаа маш их талархаж явдаг бас олон зүйлээр маань намайг дэмждэг тий. Ялгаагүй суралцахад маань тэр тэгээл нөгөө бизнесийн хамтрагч хараач тэр за амьдрал дээр ихчийн хуваарч тий. Гэл ер нь талархах хүмүүс маш олон байна. За доллар сүрэн тофтой бас талархаж явдаг. Яг өмнө нь бол ингээд Улаанбаатарт өөрийн гэсэн буух айлгүй байхдаа би чи их санаа зовдөг. Заримдаа канан дээрээ бараг буугаад унтаад явах нь холгуул тийм байсан шүү дээ. Тэгтээ манай кананы талууд бол маш уриалхнаа намайг хүлээж авдаг. Тэгээд ер нь бол ингээд нөгөө уран билег захирлындаа л ингээл очиод ингээл болж байгаа юу л ажиллагаанд оршоод явдаг байсан. Сүүл нэг уран билег захирал маань эзгүй. Одоо тэгээд эзгүй хүн чи одоо хаашаа явахгүй дээ. 5 хоногийн сургалттай очсон. Тэгээ яг тэр үед жинкнээсээ ингээл нөгөө сургалтын суужаал өнөөдөр нь оройн хэлдэг маргааш таниад очиж хонё шүү. Тэгээд одоо ингээ маш олон захирлуудтайгаа бас ингээд бүр нэг ойр очиж танилцаж тэгээ өөр төрөйтэй унтаж ингэж танилцсан байд юм аа. Тэгээд тухайн үед одоо анх би таниад очиж хонсон байдیں۔ Болормоо захирлын даа бас анх очиж хонсон байдیں۔ Тэгээд гэрэлмаа захирлын даа анх очиж хонсон байдаг. Тэгээ ганцаа топиндоо болохоор би нотлон нөгөө аяллаа дараа. Тагаас ураг юуны аяллаа дараа хинтийн хар зүрхний хөгнөөр аяллаа дараа гэртээ ураад анх одоо топиндоо зочилж ийсаа. Маш их нөгөө уг нь бол ингээд аялал дээр явахдаа маш илэн талангүй байсан. Гэрт нь ороод ингээд жомбогоо суудсан. Тэгээд нөгөө бид нөгөө хоорондоо ингээ харилцаа үүсгэх гэсэн чинь эвгүй байсан юм шиг гоо топод. Хөөр шиг ханарч одоо яагаад талараад байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? Юу явчих юм бэ? Тэгээд сонин тийм мэдрэмжийг авч байсан. Тэгээд одоо бол энэ хүмүүстэй бол бараг л нэг гэр бүлийнх нэг гишүүн болсон бай. Танад манад бол одоо тэгээ том охины үрг гүйцэтгэл ингээл явж штэ тий. Ийм гоё нандан одоо тий
учирлыг холбоог одоо надад энэ паберлик компани маань одоо олгосон байдгаа. Тэгээд намайг одоо тий эхлэхээс энэ цаг хугацаа хүртэл надад тусалж исэн бүхий л хүмүүстэй одоо сургалт өгч байсан ч гэдэг юм уу зөв. Ер нь бол ингээл бүх хүмүүстэй л талархаж байна. Одоо учирсан бүх хүмүүстэй л талархаж байна. Анх одоо тэр бас нэг сургалтыг хаанаас авахаа мэдэхгүй байхдаа Откотопийнхоо YouTube бичлэгээс л ер нь бас мэдчихсэн шүү дээ тий. Тэр хүнд бас талархаж байна тий. Тэр хүн тэр YouTube бичлэгийг хийж оруулаг байсан бол бид нар бас мэдээлэл хаанаас авах вэ гэж эрэл тагуул хийгээл явах байсан баг. Тэгээд энэ цаг хугацаанд учирсан бүх хүмүүстэй л талархлаа гэж хэлмээр байна. Илүү маш олон юм болох уу тий. Нэр нь болохгүй юм байна. За тэрнээ тэгж баярлалаа гэдэг. Ер нь нөгөө нэг их талархдаг, баярлдаг хүний амжилтанд их хөөрдөг, баясдаг юм жоохон хүчиг тийм сэтгэлгээтэй болчдөг юм байна. Энэ бизнесийг хийгээд ирэхээр. Тэгээ мөнхцөлмаа гэсэн маш гоё ийм тийм хөөрхөн нэг жоохон хүүхчиг тийм ингээд илэн дасахгүй шуудраар тууштай дээрэс нь маш их нээлттэйгээр гоё ярилцлаа. Бараг хамгийн удаан ярилцлагын нэг маань боллоо. Тэгээд одоо маш гоё комментууд ирсэн байна. Би тэгээ комментыг уншаад өгье. Ямар гоё. Манай паберлик компани мундаг захирал, дорш намжийн захирал, элит захирал маань орж иж хоёрын лайвыг бас үзчихэд зүрх юм уу ямар нэг юм дарсан байна. Тэр нь одоо харагдаа. Дорш намжийн захирал ороод ирэхээр бас сандарч илаа би. Миний хувьд бол за Төгөр цэргийн хотын цэцэрлэг маань орой мэндэ гэсэн байна. За дулмаа маань орж ирсэн байна. За тэгээд оюун агт маань орой мэнд 2 хөөрхнөө гэсэн байна. За манай ганцаар топ бас орж ирээд вау гоё ингээд тэгсэн байна. За Лувсанбургийн Болоритын захир сайхан орой минь супер топ удаа гэсэн байна. Баянгарын маань маш гоё өвчрхэй захирал маань байдаг. Тэгэд одоо нэг хаач байсан. За ер нь бол нэрээ Монгол орны айлч аймаг сумд очисон нэрээ газардахгүй юм болсон шүү дээ. Ямар сандаа мөр тэгсэн шүү дээ. За маргааш танад очиж шүү гэж шокнд. За тэг гэдэг шиг юм байна. За энэ болохоор хөөрхөн хүмүүс чокруудад ярьсан. Баярлалаа. 90 цаанд ихтэй маш их баярлалаа. Маш их гоё цоглог эмхтэй бас маш гоё үлгэр дуурайлыг гоё байхтэй. Зүгээр байгаагаараа ингээ гоё байхыг ингээд уриалж чаддаг юм гоё эмхтэй шүү та маань. За ажаа амжилт бүр дээшээ гэсэн мань бүр ингээд маш гоё залуу сэтгэлгээтэй бүр ийм хүн байгаа. За Тэсүр маань бас Сүхбаатарын Баян дэлгэрээс орж ирдэг. Одоо утгагүй захирал болох гэж байгаа. Бүсгүй байна. Орой минь 2 хөөрхнөө. Захирлаа дөрөй. За тийм шүү. Үнэхээр гоё хамт олон шүү. Супер гэсэн байна. За дөнгөж уулзаж байж хизээний одоо ихч дүүс шиг найз шиг байдаг шүү гэсэн байна. Нэрэл одоо ийм бас нөгөө тийм байдаг шүү тий. Ийм гоё зүйлийг одоо хөгжүүл төсөл маань яалтчгүй бид нарт олгосон. Тэгээ онлайны цаанаас ингээд царайгаа харчаад би анх таныг нөгөө тийм өндөр гэж бодоогүй. Өндөр хүн байдаг гэж бодоагүйсэн чи анх нөгөө би биерээ харж уулзчих хөө яас өндөр хүн бэ гэж гайхаж ирсэн шүү дээ. Тэгээд ийм бас дотн мэдрэмжийг таньдаг тэр мэдрэмжийг хөгжүүл төсөл маань бас биднэрт өгдөг. Тэр бас үнэхээр хайхавчтай. Төсөл тэр хүн төслөөр дамжуулан бас ингээд биш олон хүн танигдаж байна. Бусад хүмүүсийг ч би маш олон хүмүүсийг ингээд таньдаг болсон байгаа хгүй. Яг бид нар ингээд би бирээ уулзаагүй ч гэсэн айлаг аймагт очихоор ингээд нэг харсан царай. Яалтчгүй тэр ингээд холбогдсон хүмүүс ээждэг тий. Тийм тэгэл хүүшээ гэж би нэгэ зөвхөж аваад хийх болдог юм хамт олон байдаг. Энэ бол зөвхөн фабриликт байдаг. Та магадгүй фабриликийн энэ хамт олон дунд өөрийн гэсэн орон зай, брэнд, трендийг үүсгэж хувийн бизнес эрхлүүлж болохыг хүсэх юм бол одоо өнөөдрийн зочин болох хэрвээ Дорноговь аймгийн Шандад та байгаа бол Дорноговь аймагт байгаа бол мөхцөл захиралтай хизээд одоо фэйсбүүкээр нь
холбогдож болно тий. За мөн Улаанбаатар хотод байхаа бол надтай холбогдож болно. Тэгээд бид бүхэн юу хийдэм бэ гэхээр хүмүүс тусалдаг ажлыг хийдэг, хүмүүсийг саятан болгох ажлыг хийдэг. Тэгээд хүмүүсийг бас эрч хүчтэй, урам зоригтой, гоё байхад нь тусалдаг ийм л ажлыг хийснийхаа төлөө өөрсдөө кайфтай байдаг. Ийм гоё ажлыг хийж байгаа та үргэлж бахархаж, талархаж явдаг шүү. За юу гэж вэ? Танилтаа бол талын чинээ гэдэг шигээ танилын хүрээ маш их гоё, найзтай, ихчтэй, дүүтэй болгодог. Манай бизнес үнэхээр супер байна. За эдээс өрөндөө маш их талархлаа. Эдээс өрөн бол бас л жоох хүүхдэд тэрсэн нэг хөөрхөн тэр хамгийн анх тэр Сүхбаатарын арга хэмжээ дээр ирж яхад нь бас эдээс өрөнгө харж байлаа. Би болохоор утагтан ажил танилцж байлаа. Ер нь бол яг хөгжүүлэлтээр танилцсан. Тэгээд утагт нь очисон. За баярлалаа. Амжилт хүсье. Эдээс өрөндөө. Баярлалаа. Амжилт хүсье. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт маань оролцсон одоо өгзий жаргалын мөнх зул захиралтай цаашдынх нь бизнесийн хөгжүүлэлтэнд маш их одоо өндрөөс өндөр амжилт хүсье. Аз жаргал, эрүүлийн сайн сайхан бүхний хүсье. Би бас нэг гоё юм хүсхийг хүсэж байна. Магадгүй энэ лайвыг бол маш олон фабрикийн захирлууд лидерүүд үздэг. Бас фабрик компани ерөнхий захирал орж ирж юу үздэг. Тэгэхээр ерөнхий захирал маань бол одоо мөнх зул маань 51 өдөр төрсөн. Тэгэхээр дараа жилийн 10 сарын 1-ний өдрийг магадгүй тий хамтдаа оройн зоог хамт ороосай гэж би бодож байна. Тэгээд бид хоёулаа орноо. Яа гэвэл элитний командад орчих учраас хамтдаа оройн зоог бариад ингээд гоё ярилцаад бизнесийн хадлаар ярилцаад хөгжилтэй байх ийм цаг мөчийг бүтээх болно гэд ингээд бас нэвтрүүлгээр амлж магадгүй энэ маань ингээд хадгалагдана. Тэгээ мөнх зул захирлын маань үйлчлэг YouTube сувагт маань тавигдчихэв. Тэгэхээр та өөрийнхөө хамт олон эргэн тойрны хүмүүст бас YouTube сувагны маань бичлэгийг хүргэхээр бол өөрийнхөө бичлэгийг би юм гоё ярилцлаганд орсон шүү гэд ингээд бас тавих бүрэн боломж байгаа. Бас таныг таагалчнаа. За тэгээд баярлалаа. Маш их баярлалаа. Өнөөдрийн урилгын маань хүлээж авч алс холлоос холбогдоод ингээд өөрийнхөө бизнесийг танилцуулсан танд маш баярлалаа. Таны амьдралд фабрик бол маш том орон зай эзэлдэг юм байна гэдгийг би өнөөдрийн ярилцлагаараа одоо мэдэж авлаа. Тэгээд таньда хамгийн одоо өөртөө хүсдэг хамгийн сайн сайхан бүхний өсөн өрөөё. Тэгээд аз жаргал хүсье. Инкреп бяцхан охинд нь бас хайртай шүү хөөрхөндөө гэж хэлээ тий. За тэгээ баярлалаа. Та хоёртоо томоос том амжилт хүсье гэдэг энэ адьяас өрөн бүр хөөрхөн комментиг өчөөд бүр саж чадахгүй байна. За баярлалаа. Дахин баярлалаа. Нэвтрүүлэгтээ ойрж оролцуулсан долоор сурдан тавтаа маш их баярлалаа. Тэгээд маш гоё өрөөлийг тавьлаа. Тэгээ би одоос боддог. Төрсөн өдрөө ер нь маш томоор тэмдэгдэн тэрэнд байна. Одоо зочид бол маш олуулаа. Тэр дотор бол ерөнхий захирал маань байна гэж боддог. Тэр мөрөөдөл маань одоо бас ингээд биелэгдэх бүрэн боломжтой байна. Тэгээд тэр мөрөөдөл маань бас биелэх болтох вэ гэж сайхан өрөөлийг өргөсөн танд маш их баярлалаа. Тэгээд бүх хүмүүстээ намайг одоо энэ өнөөдөр ингээд суух боломжийг олгодог бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та нартай амжилтын дэдэг хүсье. Таньда бас амжилтын дэдэг хүсье. Гэр бүлд нь эрүүл сарвал сайхан бүхнийг хүсье. Бүрхэн бяцхан өрсүүдэд нь аз жаргалын дэдэг хүсье. Очиход ингээд маш тавтай тухтайгаар хүлээж авдаг танай гэр бүл хамт олон маш их талархаж авдаг шүү. Тэгээд ашинд бас хэлье. За ингээд өнөөдрийн фабрик миний амьдралд хэмээх 8 дахь дугаарын цуврал ярилцлагын маань зочноор Дорнговын Шандад фабрикийн бизнесийг хөгжүүлж байгаа бизнес хатагтай бизнес эзэмшигч Үлзий жаргалын мөнх зул захирал маань оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр дараагийн бүтэн санд бас цоошин амжилттай, цоошин нэрч хүчтэй, гайхамшигтай захирлуудаараа уулзаар байх болно. Фабрик миний амьдрал гэдэг энэхүү контент маань 100 одоо дугаар явна. 100 дугаар яваад ингээд бүх орсон захирлуудтай гоё парти хийгээд тусдаа өөрийн гэсэн одоо фабрик миний амьдрал гэдэг ийм
логотой аяг гэж юм уу тий одоо юу вэ одоо миний тархинд одоо ямар зүйл орж ирэх нөө тэр зүйлийг одоо бүгдээрэнд нь бэлэглэн магадгүй маш гоё үнэтэй халаат ч юм уу эсвэл гоё подолк ч юм уу тий хувцс ч юм уу энийг одоо бэлэглээд ингээд бүгдөө бүр 100-уулаа зураг авахуулаад дараа нь одоо телевизээр том телевизүүдээр фабрик миний амьдрал гэдэг шоуга хийгээч гээд одоо опрагийн шоу шиг барыг тий тэгээд ингэж дуутай хоортой байлгадаг ийм шоу болгохын төлөө одоо ингэж явж байгаа. Тэгэхээр магадгүй миний нэвтрүүлгийн орохыг хүсдэг маш олон лидерүүд зөвлөхүүд над руу цагтл бичиж байгаа. Тэгээд захирал цолноос дээш цолтой зөвлөхүүдийг захирлуудыг ер нь оролцуулахаар шийдсэн байгаа. Тэгэхээр та хэд маань бас урдан захирал цолыг хамгаалаарай. Магадгүй 100 доор явсны дараа зөвхөн одоо алтан захирлуудыг оруулдаг ч болох магадлалтай. Тэгэхээр та хэд маань бас яараарай гэж хэлмээр байна. Тэгээд баярлалаа. Тэгээд маш гоё ертөнцөөр аяллаа. Би баг маш их баярлалаа, талархлаа, бүр нэвтрүүлгээ дуусгах чадахгүй байна. Маш гоё. Маш амарлаа. Нэг гоё шинэ мэдрэмжийг одоо бас авлаа. Тэгээд маш гоё үнцэнтэй нэвтрүүлэхийн бас нэгээхэн эдээс нь боссондоо маш их баярлалаа. Ер нь бол таны одоо тэр нөгөө юу ч баг ингээл тархинд ингээл төсөөлөгдөөл өнгөрлөө шүү дээ. Сая ярьж байгаа юм. За тэгээд маш их талархлаа бүр.